Влогийн ерөнхий спонсор Top Gun Drilling. Влогийн ерөнхий спонсор Ашид Бэх. Эй, за сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Влогер бэлгүүн байна. Миний би яг одоо Арангой хотод хүрэлцэн ирсэн байна. Энэ станараа тийм штэ игээд. Эй, за сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Влогер бэлгүүн байна. За миний би яг одоо Арангой хотод хүрэлцэн ирсэн байна. За тэгээ Монголын мэрэгжлийн спорт автомашины холбооноос зохиолж байгаа раунд 3 тэмцээн байна. Арангой хотын цэцэрлэгийн одоо энэ автоврын төв талбай дээрээс нь өнөөдөр мэрэгжлийн английн болон сонирхчтой английн 40 гаруй тамирчид маань бас хүч үзэх болно. Тэгээд за давуу тал гэх юм бол ямар ч үзэгчдийн хувьд бол ямар ч таксгүй байгаа. Мөн дээрээс нь Арангой хотод агуудаа гэдгээр маш онцлогтой байгаа. Тэгээд влогтойгоо бүгдээ хамтдаа байцгаараа манайхаа. За сайн байцгаана уу. Тэгээд өнөөдөр Монголын мэрэгжлийн спорт автомашины холбооны цуврал тэмцээн болох раунд 3 тэмцээн маань Арангойд болж байна. Арангой цэцэрлэг хотын автоврын төв талбай дээр одоо болж байна. Тэгээд влог үзэж байгаа хүмүүстээ бүгдээр нь энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд доор харж байгаа channel хуудсыг дагаарай. Subscribe дагахаа багтаа. За тэгээд ингэж байгаа. Өнөөдрийн хувьд бол энэ талбай бол өргөн нь 33 м. Утаашаа бол одоо багцаар 100 м юм уу да. 110 м ч юм уу тийм байгаа. Тэгээд мэдээж энэ зам талбай хувьд бол дрифтийн тэмцээн одоо ингэж болоход арай ингээ зохимжгүй байгаад байгаа юм нь юу гэхээр яг жоохон жижиг байгаад байна. Гэхдээ мэдээж байгаа юмд бидэд тааруулаад одоо замаа заслаа. Ерөнхийдөө бол одоо 3-7-тоо нэгдүгээр араагаар шархал зам байгаад байна л да. Тэгээд өнөөдөр манай тамирчин тэр скилтэй бас өнөөдөр харгал үлдлээ. Тэгээд мэдээж тамирчдын ур чадвар гинтийн одоо нэг байгалийн давтагчийн хүчин зүйлс гэдэг шиг одоо ингээ зам талбай нь бас ямар байна. Тэгээд тэрэндээ тааруулаад одоо манайхан бас шарвандаа. Тэгээд ерөнхийдөө бол ирэх жилээс ахуулаад ингээд жил болгон Арангой фестивалийн Ара фестивалийн одоо нэг хөтөлбөрөөр манай дрифт бас орж ирж байна. Тэгээд дараа жилээс бол бид нар бас дараагийн тэмцээн уралдаанаа хаана ямар талбай дээр хийх үү гэдгийг бас судлаад бас одоо Арангой бас засаг дээр автоврын үндэсний төв хүмүүс Арангой бас удирдлагуудаа бас ярилцж байгаа. За нэг тиймэрхүү зам байна. Одоо удахгүй нэг машин ирэнгүүт нь бид нар одоо сая зассан зам дээр эхний ээлжиндийг явж тестлэж байна. За замаа тестлж үзэж байна. За ерөнхийдөө ингээд зам гаргаад гаргасан зам дээр за шүүгч од маань ерөнхийдөө явж ингэж замын дугуй тавилтууд яхаар нөхөр ингээд бүх одоо юмнуудаа ингээд тооцоолоо гаргадаг байгаа. Тэгээ ер нь бол сая замынхаа бүх юмнуудыг сайн харж шиг боллоо. За тэгээ автоврын 100 жил зориулсан Арангой хотод парад Арангой хотоор бас Арангой аймгийн цэцэрлэгийн төвөөр цугаагаар явж одоо орж ирцгээж байна. За энэ хэсүүд ерөнхийдөө тамирчдын 100 хэсэг байгаа. За энэ бол талбай. Баатал хийж байгаа тэгвэл дарынхаа тамирчид аюу төвөгтэй болчихно. Тэгэхээр яг энэ шижигцгийг бол сая би өөрөө дрифтлээд үзээд яг болж Арангой тариатас хүн байна уу? За тариатас хувийн дугаар чи хэдий? Хувийн дугаар 53 гэвэл Арангой тариатын нөхөр ах нэ. Хэм блэ? Бэмпайр гэдэг Арангой тариатын маань юм сайхан залуу байна. За хувийн дугаар 114. Наран гэрэл. Хувийн дугаар 67. Хувийн дугаар 38. Бурхан буй. Говийн бурхан.
Чидэнгийн шиг. За ингээд хувийн дугаар 114, 67, 38, 53, 75, 132. За энэ дугааруудыг хэрвээ чийжлэх юм бол нотхийн сайхан хүмүүсээ нэг арандаши арангач үл байна уу? Яа. За манайхаа архангачууд ийм олуулаа цугласан байна. За ард байгаа залуучууд дугуй муугаас солих нь одоо яаралтай хийч байна. Автоврын төв талбай дээр Монголын мэрэгжлийн спорт автомашины холбооноос зохион байгуулж байгаа раунд 61 хувийн дугаар 3 тэмцээн. ар хангай За ингээд та бүхэндээ төрөлх баталтай гой баатлуудыг харуулнаа. За манай гарааныхан жоохон бүгдээрээ За баатал харцгай хамтдаа. гартай байна. За бид бас Редлайн хоёр тамирч хоорондоо гарч байна. Арын сайхан арангаад дрифт арангаа хотод анх удаа ерөнхийдөө бас дрифт спортын сурчлан дайнууд зорилготойгоор байраас өдөр гарна. зохион байгуулж байна. Дөрөв бод хувийн дугаар 61 уртаагаар явсан бол одоо хувийн дугаар 100. За байраас өглөө. За дараагийн хоёр батлыг одоо хамтаар цаая. Black Team VIP. Баярлалаа. За хоёр дахь гараа. За мөхөрөөдөө бүрэн баян. За дараагийн гараа Баска урда. За одоо Баскараас iDrift Black Team. Хоёр сандар.
ойр гараа. За өсгөө араас нь алтан гэрэл урдаа. Yes sir. Тоггүй болчлоо. За сая тийш догоо өнгөрөө. За саяны өнгөрсөн догоо маань ямар ч үснийг хүүхд цохоод авсан байх шүү тэгээд. Эцэг эхчүүд энэ спорт хийчихв. Угаасаа хийчихв спорт тэгээд. За сая догоо. Обод бол ирэхгүй болчих чинь тий. За энэ бол тамирчдын зогсоол. Бага. Богоо хэрэгтэй наа рааж хоогноо бохгүй байна. Код 2 дугаар аваад ирэх гэж 2 дугаар. Зиндаа дугаар солихгүй мó. Солихгүй. 2 дугаар зааж аваад ирэх зөрөө. За тамирчдын талбай дээр нэг иймэрхүү юм болоо байж тийм даа ингээд. Дугуй мугуу хайцгаагаад. Юунаас болсон бэ? Түрүү тог нь яатсан байх гэсэн. Тоггүй болчихсон шүү дээ сая. Тий, гал хамаадаг шатсан байна. Гал хамаадаг. Тий. Гарасотгаа. Тээвэрч, онц тээвэрч. Та энэ хамгийн аюултай хэсэг байхгүй юу? Өөр газар зогсчих. Энэ бол ерөөхдөө яг энэ зам хамгийн аюултай хэсэг байгаа.
хагарцсан байдаг цаана бараа. Тий. Тийшээ яваад бүх чулуунууд аваад бас тэр аваа хүмүүс бүгд нь холдоод байна. За дараачийн гараа гарсан.
дугаар 75. Black Team клубын Тамирчин Арабат явж байна. Silva is Aronto who's with the machine. Boulevard Jarrig. Bizden Kutubi Demirci Çineş. Boulevard Aronto. Orange Team Kutubi Demirci Olmayır. Тамирчдын группээр тавьсан байгаа STC тамирчид гараага бэлдэнэ үү? Юу амар цаах чигтэй байна. Чэнговэй. Хоёрдугаар Жаргал. Бидэн клубын тамирчид. Basın bakalım. İşte şu speed basın ben. Буруу Нарандавын илүү явжсэн боловч сая Нарандав ардаас маш том алдаа гаргадаг шиглээ. Хоёулаа one more time. Саяхан дээр бол Нарандавын араас өргөө тэгшсэн гэдэг үгдээ шүүж байгаа. Тэгээд бас Монго хай буруу дахиж явуулахаар болж байгаа юм байна.
За ургийн алтан медалийн төлөө 2 тамирчин гарч байна. Я баярлалаа. Чисти осоодоос төвөө. Очтуда. За манайха Задатуда. за яг одоо МДС авраг тодруулах 4 тамирчид гарч ирсэн байна. За 4 тамирчид маань дөрүлээ өмнөх жилүүдэд улсын авраг болж ирсэн юм 4 тамирч ар хангаад дөрүлээ таарч энэ 4 улсын аврагаас өнөөдөр нэг нь авраг болох нэ. Дэлгүүрийн хажуудаас үзэх боломжтой. Багтаа автаагаараа Хоцсон алтан төлөө мөржлийн ангид. Шүүгчдийн хариу ирээгүй байна. Пожалуйста, куда?
За баярлалаа. Энэ хүрээд өнөөдрийн Монголын мэрэгжлийн спорт албаны холбооны раунд 3-ын хүрээд өндөрлөж байна. Хин аваргасныг маргааш арга гомдсээр үзэгч та бүхэн үзээрэй. Өнөөдрийн эндээс аль нэг нь аварга болсон байгаа. Тэгэхээр аваргыг бид маргааш арга гомдсээр шийдэх 3 өдрөөр бүгдийг орж байгаа. Одоо манай үзэгчид маань чөлөөтэй талбай болоор ороод явж болно. За тэгтээ хөдөлгөөний аюулгүй байдал хүүхдээ хараа анилаа сайн хараарай. За тэгээд өнөөдрийн Монголын мэрэгжлийн спорт албаны холбооны энэ тэмцээн уралдааны шүүгчдэртэй баярлалаа. Сэжигчдэртэй баярлалаа. Бүлгүүдтэй баярлалаа. Мараа дээрээс марааны зохион байгуулагчдад холбооны нарийн бичиг хавдар учраас холбооны төлөөлөг бодлого зөвлөхөөс бүгдээ маш их баярлалаа. Өнөөдрийн тэмцээн уралдааны зохион байгуулагчид конкурсцаа үзүүлсэн Аранхай аймгийн засвар Аранхай аймгийн фэмили газар Промикром ашигт компани зөвхөн зөвхөн хамтдаа бас баярлалаа гэдгийг бас хашаад сайн өгсөн. Энэ одоо дараагийн аймаг бүтээл маш их байна за. За манайхаа ингээд Монголын мэрэгжлийн спорт автомашины холбооноос зохион байгуулсан раунд 3 тэмцээн маань Архангай хотод амжилттай зохион байгуулагдаж үүгээр өндөрлөж байна. За тэгээд Архангай хотод СТС болон МДС-ийн мэрэгжлийн ангиллын тамирчид маань бас гайхалтай баатлыг Архангай хотод анх удаа гэдгээр маш том онцлогтой ийм гоё тэмцээн уралдааныг зохион байгууллаа. Тэгээд влогтойгоо хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд дараагийн влогуудаар бүгд хамтдаа уулзцгаая. Баярлалаа манайхаа.